20% өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай Автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх мэт бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Жилийн өмнө Иран улсын ерөнхийлөгч нэг осол дотор орсон байхгүй. Тэгээд зарим хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Израиль алдсан байж магадгүй. Яагаад гэх юм бол Америкчуудтай инх тайван хийх гэдээсэн учраас. Профессорын үнцэг юу юм бэ гэх юм бол яагаад тэр ерөнхийлөгч алуулсан бэ гэх юм бол Америктай инх тайван хийх гэсэн учраас. Ираны цэргийн албахан өөрийнхөө ерөнхийлөгчөө алсан. Яагаад гэх юм бол тэд нэр Америктай инх тайвныг хүсэхгүй байгаа учраас. Бас нэг сонирхолтой үнцэг. Энэ видео хизээ хийгдсэн бэ гэх юм бол 24 оны 5 сарын 29-нд. Ойролцоо нэг жилийн өмнө. Хин бэ гэх юм бол Jiang Huiqing. Энэ хин бэ гэх юм бол Торонто их сургуульд профессор багш, геополитик, game theory, микро эдийн засаг заадаг хүн. Тэгэхээр энэ хүн жилийн өмнө юу ярьж ирсэн бэ гэх юм бол Америк, Иран хоорондоо алдснаа. Дональд Трамп Иран руу дайрнаа. Хинээс гадна Ванга бичиг юм ярьж штэ. Энэс гадна зөндөө өөр юмнууд хэлж байгаа. Тэгэхээр хамгийн сонирхолтой юу юм бэ гэх юм бол яагаад энэ дайн болох ёстой? Хэн энэ дайныг хүсэж байгаа юм бэ? Тэгээд энэ дайныг хүсэж байгаа хүмүүсийн эцсийн зорилго нь яг юу юм бэ? Тэгээд Дональд Трамп зүгээр хүүхэлтэй юм уу? Эсвэл бас өөрийнхөө хүсэл, мөрөөдөл тэ мишнийн дотор оролцсон байгаа маа тэгээд хэдүүлээ одоо энийг гэл сарцгаая. Эхлэлийн хэдүүлээ хараад энэ дайнд юунаас болж эхэлж байгаа юм бэ? Тэгээд Америкчууд яагаад ялагдах вэ? Бас энэ дотор ярьсан байгаа. Тэрийг хэдүүлээ сонсчоо. Тэгээд та өөрөө сонирхож байгаа юм бол Predictive History, The Iran Trap үзээрэй. Тэгээд миний дагч энэ видеог над руу явуулсан өнөдөр өглөө тэгэхээр баярлалаа. Хэдүүлээ баярлалаа орцгоё. Okay, let's start class. So, let us summarize and review where we are so far in the story. So, there are three major interests. Forces that are pushing the United States towards war with Iran. Гурван том The first is the энэ дайныг хүсэж байгаа. Israel lobby. Нэг дугаарт Израилийн лобби. Remember that the Israel lobby is composed of both Jewish interests as well as Christian interests. Энэ дотор еврейчүүдээс ашиг сонирхол, Кристүүдийн бас ашиг сонирхол байгаа. And they have Zionistуудыг дэмждэг Кристүүд байгаа. Еврейчүүдийг дэмждэг Кристүүд байгаа. Тэгээд цаана бас өөрөө Zionist одоо еврейчүүдийн лобби. Membership of about 100,000. AIPAC 100,000 гишүүнтэй. There are many billionaires. Энэ дотор асар олон тэрбумт $100 сая хөрөнгөтэй хүмүүс байгаа. AIPAC is considered мөнгөний хувьд бол нөлөөний хувьд бол номер 2 гэхгүй эднэр. Most powerful lobbying organization in the United States. The first is номер 1 юу бэ гэх юм бол тэтгүрт гарсан хүмүүс. And their lobbying organization is the most powerful. But AIPAC. Тэд нар бол номер 1. But also in the Israel lobby are бүүмрүүд номер 1. Тийм учраас үл хөдлөлийн үн амар үнэтэй, тийм учраас хувьцааны үн хааш дарнаа ингэдэг, тийм учраас мөнгө ингээ хэвлэгдэг. Тэ. Тэгээ хоёрдугаарт номер 2 Израиль. Тэгээ израильчууд тийм бас амар нөлөөтэй амар их мөнгөтэй. Тэгээ 100,000 хүмүүс байгаа. Цаана бас дахиад 7 сая хүмүүсийг өдөртөг. Одоо баг нам шиг юм болцсон байгаа. Тэгээ 7 сая хүмүүсийг сонгуул дээрээ нөлөөлж чадна гэдэг чинь амар том хүч гэсэн. Christian Zionists, right? So, for example, the organization Christians United for Israel. Christians United 7 million people. Израилийн төлөө нэгдсэн Кристүүд, тийм 7 сая гишүүнтэй. So together, the Christian Zionists and AIPAC are extremely powerful force in government, and they want a war in the Middle East in order to advance. Энэ цаан бас Израилийн засгийн газар мэдээж байгаа. Израилийн лобби. America is now addicted to empire. Because empire represents easy money. All money has to be channeled through the US. Хоёрдугаарт ер нь Америкчууд өөрөө Америкийн empire их гүрэн болцсон учраас Америкийн дотоодын сонирхол байгаа. Энэ компаниуд, Wall Street, хувьцаат компаниуд, хөрөнгө оруулагч нар, мөнгөтэй хүмүүс, банкирууд. And so there are many people in the US who just basically make their money by speculating on money, okay? So for example, Wall Street. And that has made Wall Street extremely powerful right now in US politics. За тэгээ эдгээр ямар сонирхолтой юм бэ гэх юм бол таад ингээд тий банкны карттай штэ тий жишээлбэл одоо энэ байна тий Visa карт байгаа штэ бүх мөнгө үлгэнээс шимтгэл авдаг Swift-ийн систем байгаа тий Chicago Bridge байгаа тий Зэсийн 8 нефтний 8 арилжаа худалдаа бүх юм ингээ Америкийн югаараа явж байгаа учраас банкны систем, тээврийн систем, худалдааны систем
мөнгөний систем, доллар, төв банк гэх мэт шиг ерөөд Америк энийг сонирхож байгаа. Яг гэх юм бол энэгээр дамжуулаад нөлөө үзүүлэх амар амархан, ашиг олох амархан, мөнгө хэвлэх амар амархан. Тэгээ өөр улсын нефт, газыг бас булгаад авах амар ашигтай. And the third force is Saudi Arabia. Тэгээ номер 3 хин бэ гэх юм бол Saudi Arabia. Remember that in our discussion on Saudi Arabia, we learned that the major conflict in the Middle East is actually not between Israel and Iran, but between Saudi Arabia and Iran. For Israel, Iran is a security threat because it supports Hezbollah and Hamas. But for Saudi Arabia, Iran represents a threat to its very existence. Okay? So Saudi Arabia must resolve the Iran problem. Тэгээд энэ Middle East болж байгаа маргаан Израилийн хувьд бол зүгээр нэг аюулгүй байдлын асуудал. Иранчууд Hezbollah газ гараад дамжуулаад тийш пуужин явуулж байгаа, бөмбөгж байгаа. Гэхдээ устгах тийм аюул одоохондоо гарахгүй байгаа. Яагаад бас тийм юм бэ гэх юм бол Израильчууд өөрөө цөмийн зэвстэй учраас. Гэхдээ Сауди Арабийн хувьд бол Иран улс, Ираны удирдлагууд, Ираны шашингийн төлөөлөгч нар юу юм бэ гэх юм бол цусны үндэсний дайсан гэсэн үг. Иранчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Сауди Арабыг устгах, тэрний булаагаад авах, тэр Сауд гэсэн гэр бүлийг арчих тийм зорилготой хүмүүс байгаа хгүй. Тийм учраас хамгийн хурц маргаан цусны дайсан, цусны дайн хаана хэний хооронд болох магадaltaй юм бэ гэх юм бол Иран, Сауди Арабийн хооронд. Right? Now, Mohammed bin Salman manifest themselves Ираныг устгах. So basically Trump is their champion. За тэгээд энэ гурван хүчтэй, нөлөөтэй, хөрөнгөтэй, мөнгөтэй бүлэг хэнийг ашиглаж байгаа юм бэ гэх юм бол хинээр дамжуулж ерөөхдөө могоо бариулж байгаа юм бэ гэх юм бол Donald Trump. And privately, there's a man named Jared Kushner who is Trump's son-in-law. За одоо тэгээд Trump бас орж эхэлж байна. Trump хуваараа тий өөрийнх нь охинтой суусан хүн хин бэ гэх юм бол Jared Kushner. Jared Kushner еврей хүн. Jared Kushner-ийн аав нь ямар хүн байсан бэ гэх юм бол тэр еврейгийн AIPAC гэсэн лоббигийн маш том нөлөөтэй хүчтэй гишүүн. Jared Kushner-ийн аав нь тий Benjamin Netanyahu-тай амар зузаан найз. Benjamin Netanyahu жишээлбэл Америк руу аялдаг байх үедээ тийш очдог байхдаа, зочлог байхдаа хаана амьдарч хондог байсан бэ гэх юм бол Kushner-ийн хаус дотор. Окей. Тэгээд Benjamin Netanyahu ч гэсэн өөрөө хуваараа Trumpтай найз. Married to Trump's very daughter. Kushner's father, Charles, the leader of Saudi Arabia, so friendly that when Jared Kushner started a private equity fund, Saudi Arabia invested $2 billion. Тэгээд нэмээд Jared Kushner тэ аавынхаа нөлөө, Donald Trump-ийн нөлөө, AIPAC-ийн нөлөө, Израилийн нөлөө ашиглаад Saudi Arabia-ны хөрөнгө олтын сан босгосон $2 тэрбум. Хин тэр $2 тэрбум хөрөнгө олт хийж өгсөн бэ гэх юм бол Mohammed bin Salman, Saudi Arabia-ийн удирдагч. Тэгээ ингээд So through Jared Kushner, these three forces are able to exert influence on Trump. As we also discussed, it's very likely that Trump will become president of the United States again in November, and he will pick Nikki Haley. За окей. Тэгээд энэ видео жилийн өмнө хийгдсэн. Тэгээд профессор юу хэлж байна гэх юм бол Donald Trump сонгуул ялах магадлал маш өндөртэй. Ерөнхийлөгч болчих юм бол энэ 3-4 бүлэг ерөнхийдөө Donald Trump-ыг нөлөөлнө. Энэ дээр одоо нэг төчлөөнтэй нэг юм одоо гарч эхэлж байна. Donald Trump ерөнхийлөгч болох юм бол Nikki Haley-г сонгоно. Nikki Haley үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр. Тийм юм болоогүй Nikki Haley-г ерөнхийдөө хайтсан, устгацсан, байхгүй болгоцсон, дэвшүүлэн зайлуулсан. Хэнийг сонгосон бэ гэх юм бол Marco Rubio-г сонгосон. Тэгээ Marco Rubio бас ялгаагүй AIPAC-гаас санхүүжилт авдаг. Еврейгийн лоббитай маш ойрхон зузаан. Тэгээ олон жил Америкийн улс төр тэгээ зэвсгийн компанитай бас хүнжил дотор орцсон байгаа. Тийм учраас Nikki Haley байна уу, Marco Rubio байна уу ялгаа байхгүй. Энэ хүн бас орж ирнэ. We know from the first Trump administration that these forces are able to exert tremendous influence on Trump. Okay? За тэгээ энэ гуруула, дөрвөлөө, тавуулаа Трампын мөрийн хөтөлбөр шийдвэр засгийн газрыг хүчтэй нөлөөлж чаднаа. Биднэрт нотлогоо байгаа. Одоо нотлогоонуудыг сонсъё. And the evidence is 1, Trump withdrew from the Iran nuclear deal that would have secured peace between the United States and Iran. Okay? 2017 онд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Иран, Америкийн хооронд Обамагийн бий болгосон тэ цөмийн зэвсгийн хилцлээсээ тэр Donald Trump өөрөө цуцлаад Америка тэндээсээ татцсан. Тэр гэрээ хүчнтэй хэвээрээ үлдэх дараагийн шат орох байсан бол Америк, Ираны хооронд дайм гарахгүй байсан. Гэхдээ Donald Trump үгүй дайнгүй байж байхгүй. 2017 онд тэр гэрээг цуцсан. Trump moved
the United States Embassy Араас нь санкц тэ Касем Сулайманы Иран улсын номер 1 генералыг бас устгасан. Нэмээд одоо юу хэлэх гээд байгаа юм бэ? Юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Израиль улс дотор Америк элчин сайдын яамыг Тель-Авив хотоос Jerusalem хот руу нүүлгэсэн. Энэ ягаад амар том асуудал байсан бэ гэх юм бол Jerusalem амар символ том символ гэхгүй юу? Христийн шашны хувьд, муслим шашны хувьд, еврей шашны хувьд. Тэгээд тэндээ ингээд байршуулна гэдэг чинь олон хүмүүсийн уурыг хүргэсэн. Хэний хүслийг биелүүлсэн бэ гэх юм бол Jared Kushner Израиль AIPS-ийн лоббигийн хүслийг биелүүлсэн. Нөлөөлж чадсан. Амар маргаантай юм баггүй юу? Jerusalem руу элчин сайдын яамаа нэ одоо жишээлбэл бид нар ингээд Тибет мэднэ тий Далай лам тий Ласа хот дотор Хэдтийн элчин сайд нэгтчих юм бол буун сенсац болох байсан тий гих мэд чинь тийм үйлдэлийг Трампаар хийлгүүлж чадсан. Трампыг тийм одоо томор нөлөөлж чадсан гэж. Jerusalem in Israel, which was a major, which caused major friction in the Middle East. Okay, we also a journalist. Okay, so who is the leader of the Revolutionary who is the leader of the Iranian Revolutionary Guards? За одоо юу гэж нэх юм бол Donald Trump бас анх 2016-2020 хооронд тэр Qasem al-Soleimani бөмбөгтөд алдсан. Иран улсын баг номер 3 хүнийг алсан. Хэний үслээр юм бэ гэх юм бол эдний нөлөөгөөр. Okay. So from all this, we can suspect that in a second Trump term, war with Iran will be a major priority. За тэгээд Ираны санкц хориг тэ нефтэн дээрээ садаа болсон гих мэдчлэн тэгээд ингээд энэ бүгдийг ингээд хараад Donald Trump дахиад ирэх барих юм бол дахиад энэ нөлөөнд автагдана, нөлөөлөгдөн. Тэгээд Ирантай дайн хийх юм байна. Уртлаад хэлсэн байна. Үнэн болж таарлаа. So is this clear so far? All right. Now, we also discussed that энэгээр дамжуулаад цаагаар бас юу болж байгаа юм бэ хэдүүлээ ойлгож байна. War with Iran. Ultimately, it is the US military that must implement this war. And if the US military refuses to go to war, then the war can't happen. So тэгээд Сауди Арабчууд энэ дайныг эхлүүлж чадахгүй яагаад гэх юм бол хангалттай цэрэг зэвсэг байхгүй. Израильчууд энэ дайныг эхлүүлж чадахгүй яагаад гэх юм бол хангалттай зэвсэг цэрэг байхгүй. Хин хэрэгтэй юм бэ гэх юм бол Америкийн цэргийн албахийн хэрэгтэй, цэргийн хүчний хэрэгтэй, Америк генералууд хэрэгтэй, Америк Marines хэрэгтэй. Тийм учраас юу хэрэгтэй юм бэ гэх юм бол Америкийн ард түмэн, Америкийн татвар төлөгч бас энэ дайныг дэмжих ёстой. Тийм учраас одоохондоо маш их пропаганда, худал мэдээлэл, хэвлэл мэдээлэл, инфлюенсерүүд, Twitter, X, YouTube дүүрэн одоо юу ярьж байгаа юм бол бид нар ингээд Ираныг бөмбөгцсөн ч гэсэн тэр нөө цүмийн зэвсгийн араас нь явж байна. Одоо юу ярьж эхлэх юм бэ гэх юм бол the job is not done. Бидний ажил дуусаагүй шүү гэж ярьж эхэлнэ. Discuss that. Unfortunately, the US military is very different from what it was 30 years ago. Okay? 30 years ago, the US military Гэхдээ харамсалтай юм бэ гэх юм бол 30 жилийн өмнөх Америкийн цэргийн алба өнөөдрийн цэргийн алба шал уур болсон байна. Maintain very standard military doctrine. Okay? They maintain three very important principles that all militaries must maintain in a time of war. The first is mass forces. B is avoid encirclement, right? And the third is protect supply lines. 30 жилийн өмнөх Америкийн цэргийн албан ямар байсан бэ гэх юм бол яг энэ 3 дүрмийг мөрддөг байсан. Байлдааны дүрм гэх юм да. Номер 1 mass forces. Юу гэсэн юм бэ гэх юм бол тоош хэрэг, олон цэрэг, олон Marines, олон Rangers гэх мэтчлээ. Тэ олон Navy гишүүдүүд, олон онгоц, олон infantry буу барьж байгаа одоо Оросуудын хэрэгжилж байгаа стратеги. Хэдэн зуун мянга, хэдэн сая цэрэг. Номер 2 encirclement. Одоо жишээлбэл энэ Америкийн цэрэг байх юм бол цэргүүдээ нэг газар байршуулад дайсангаараа тойруулж болохгүй. Тэ? Энэ фланкуудаа хажуу тишээ зүүн баруун талаа, хойд талаа хамгаалах хэрэгтэй. Ард байгаа юм хамгаалах хэрэгтэй. Тэгж болохгүй. За номер 3 юу юм бэ гэх юм бол supply line-а хамгаалах хэрэгтэй. Хангамжийн сүлжээ. Тээвэр, логистик, хоол, хүнс, сум, тэ зүхтах зам гэх мэт энийг хангах хэрэгтэй. Энэ 3 том тулгуур дээрээ стратеги барьдаг байсан бол одоо юу ярьж байна гэх юм бол багш маань Америкийн цэргийн албахийн стратеги тэ бүтэц өөрчлөгдсөн гэж байна. This, okay, which is traditional warfare. You must have the consent of the public, okay? Because it is the public that sends soldiers, that provides money, that gives you political support. Тэгээ энэ гурвыг хийхийн тулд ард түмний дэмжлэг хэрэгтэй. Сонгогчны дэмжлэг хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн дэмжлэг хэрэгтэй. Татвар төлөгчийн дэмжлэг хэрэгтэй. Яг гэх юм бол тэднэр цэрэг болдог. Цэрэглөө эцэсдэг. Тэд нар татвар төлдөг. Тэгээд ард түмний нэг дэмжихгүй юм бол дайн хийж чадахгүй гэсэн. Урт хугацаанд богино хугацаанд ч. But in 2003, the U.S. military changed its military doctrine to one of shock and awe. Okay, and what shock and awe means is that you don't have to follow these three principles anymore. You can use air supremacy. You also have technological omniscience, and you also have special forces. And this allows you to fight wars cheaply, quickly, and decisively. Тэгэхээр 2003 онд Америк Жорж Буш ямар стратегийн өөрчлөлт хийсэн бэ гэх юм бол shock and awe tactic. Тэр юу юм бэ гэх юм бол гэлс ороод тултал бөмбөгдөө засгийн газрын устгаад цахилгаан дэд бүз ус бүгдийг байхгүй болгоод тэр улсыг ингээ будаа олгоод өдөртөгчийн солиод улсыг ингээ буцаага босгоод одоо ерөөхдөө Афганистанд хийсэн юм, Иракт хийсэн юм, Либияд хийсэн юм. Маш хурдан. Энийг яаж хийдэг юм бэ гэх юм бол технологийн давуу талаар хамгийн сүүлийн үеийн онгоц, хамгийн сүүлийн үеийн пуужин. Тэгээ энэгээр дамжуулаад тэр улсын агаарыг тэр чигтээ өөрөө булгаад авчин гэсэн. Өөр хүний онгоц тэргээр нисэхгүй. Тийм учраас хүссэн газрыг хизээч хамаагүй бөмбөгдөж болно. Хүссэн газар руу өөрийнхөө онцгой цэргүүтээ оруулж болно. Тэгээд технологийн давуу талаараа сансрын технологиор сателлит зургаараа зураг авалтаараа видео камераараа гих мэдчлэн дайсан юу хийж байгаа хаана хийж байгааг бүгдийг харах боломжтой. За энүүгээр ямар давуу тал үүсэж байгаа юм бэ гэх юм бол за энэ дээр багш дахиад нэг юм дутуу юм хэлсэн байгаа. Америкчууд бас нэмээд юу ашигласан бэ гэх юм бол mercenary ашигласан. Гэрээд цэргүүдийг ашигласан. За жишээлбэл тэр юу юм бэ гэх юм бол одоо нөгөө Blackwater гэсэн юм байсан шүү дээ. Blackwater компани Eric Prince бас энэ тухай ярьж ирсэн. Яг 97 онд энэ үүсгэн байгуулагдсан гэрээ цэргүүд яг жинхэнэ аль бисны цэрэг биш контрактораар халтуурны цэргүүдийг хөлсөж аваад бас дайна хийж исэн. За иймэрхүү гурван талаар тэгээ энэгээр юу болж байна гэх юм бол цэргүүд олон 100 мянган цэрэг хэрэггүй их хэмжээний татвар төлөгчийн дэмжлэг хэрэггүй тийм учраас ард түмний зөвшөөрөл бас хэрэггүй тэгээ энэ гурлаа байгаа учраас айгүй хурдан Саддам Хусейнийг устгасан, айгүй хурдан Гаддафиг устгасан, айгүй хурдан Асадыг устгасан. Энүүгээр бас дамжуулаад юу их гээд байгаа юм бэ гэх юм бол маш хурдан Khomeini, Ayatollah Khomeini-г устгаад, засгийн газрын устгаад. So that you no longer need public local support for fighting wars. And as we also discussed, this тэр амар сонирхолтой үнцэг байгаадсан George Bush юу юм бэ гэхэл ард түмэн бидний дэмжихгүй байж магадгүй. За тийм учраас бид нэр цэргийн албаа тэр чигтээ бүтцийн өөрчлөлт оруулъя. Өөр тактик стратеги ашиглая. Тэгэх юм бол бид нэр ард түмнээс зөвшөөрөл авах хэрэггүй, их хурлаас зөвшөөрөл авах хэрэггүй. Хүссэн газартаа бид нэр маш хурдан товчхон бам гэсэн дайн хийх боломжтой байна. Энийг хэн үргэлжлүүлээ ашиглаж байгаа юм бэ гэх юм бол Обама ашиглаж байгаа, үргэлжлүүлээд одоо хэн ашиглаж байгаа юм бэ гэх юм дөнгөж сая Donald Trump бас ашигласан. The idea of hubris in the American military. So the American military, because of the 2003 war in Iraq, are confident they can win any war, any place against any enemy. Тэгээ энэс юу үүсэж байгаа юм бэ гэх юм бол том толгой үүсэж байгаа. Их зан. Америкчууд юу харсан бэ гэх юм бол бид нар Саддамыг хэдхэн 7 хоногийн дотор арччихсан. Бид нар Асадыг хүсэх юм бол ингээд арчиж байна. Бид нар Либияг Гаддафи бол зүгээр нэг хэдхэн 7 хоногийн дотор байхгүй болсон. Бид нэр ерөөхдөө хүссэн газар руу очиж засгийн газар тэр улсыг бөмбөгтөөд устгах чадвартай юм байна. Биднийг зогсоох юм байхгүй. Бид нэр энэ дэлхийн номер 1 их зан том толгой. We know that this doctrine is actually not true. And we know because of something called Operation Prosperity Guardian. Okay? So гэхдээ энэ үнэн биш. Иранд фейлдсэн, Афганистанд фейлдсэн, урт хугацаанд Либияд бас фейлдсэн. Нэмээд багш юулж ийнэ гэх юм бол Operation Prosperity Guardian баялагын хамгаалагч гэсэн operation явуулсан. Юу исэн бэ гэх юм бол Joe Biden 3-4 жилийн өмнө юу исэн бэ гэх юм бол Йемен улс дотор байгаа террорист групп Houthi террорист групп тэд нар юу исэн бэ гэх юм бол далайн тээвэр дээр ингээ явж байгаа газ, нефть, контейнер тээвэрлж байгаа усан онгоц пуужны явуулалт дэлбэлжсэн байхгүй юу. Тэгээд та анзаарч ирсэн бол 2020 онд, 2021 онд, 2022 онд
далайн тээвэр амар үнэтэй байсан. Та тийм дунд бас бараа оруулж ирдэг контейнер тээвэр хийдэг хүмүүс байсан байж магадгүй. Тухайн үед Америкаас контейнер зуух, Европоос контейнер зуух амар үнэтэй болсон байсан шүү дээ. Яагаад тэгсэн бэ гэх юм бол тийм тэр Houthi pirate террористууд далайн замыг ингээ бөмбөгдөжсэн байхгүй юу. Энэгээр дамжуулаад тээврийн өртөг өссөн, даатгалын өртөг өссөн. Тэгээд нэмээд Суэц каналаар дамжихгүй, Strait of Hormuz-аар дамжихгүй, Африкаар тойрч контейнер тээвэр явдаг гэсэн учраас контейнер тээвэр Европоос тийм Америкаас гэх мэт чинь амар үнэтэй болцсон байсан. За, энийг зогсоохын тулд Жо Байден юу хийсэн бэ гэх юм бол Houthi-снууд дайн зарласан. Тэднийг бөмбөгдсөн, сансраасаа харсан. Өндөр түвшний технологи, дрон бүх юмараа бөмбөгдсөн. Хэдэн тэрбум доллараараа ерөөдөө тэрийг бөмбөгдсөн. Дональд Трамп ч гэсэн саяхан тийм 2 сар хүртэл Houthi-суудыг бөмбөгдсөн. Бас дахиад хэдэн тэрбум доллараараа. Гэхдээ Houthi-суудыг устгах чадаагүй, барсангүй. Яагаад вэ гэх юм бол цэргийн тоошрох байгаагүй. Байлдааны онгоц хангалттай байгаагүй. Юу их хэвээр байсан бэ гэх юм бол Йеменийг тэр чигээр тойруулаад тийм далайн гарцгүй болгоод байх хэвээр байсан. Нэмээд Йемен улсуу 400-500 мянган цэргүүдийг явуулах хэвээр байсан. Гэхдээ энэ бүгдээрээ байхгүй учраас Йеменийг устгаж чадаагүй. Тэгээ ингээ Пуужин явуулах тусам өртөг өндөртэй Пуужингууд нь дуусч байгаа гэх мэт шин. Тэгээд Жо Байден ч тэргээ болцсон. Тэгээд Дональд Трамп бас буугаад өгсөн. Баггүй. Тэгээд далайн тээвэр тодорхой хэмжээний өртөг өндөртэй хിവэрээ Houthis Йемен улсын одоо их цантай ихтгэлтэй хിവэрээ тэгээд Houthis-ууд юу нотлсон баталсан бэ гэх юм бол Америкийн өнөөдөр ашиглаж байгаа стратеги, тактик, бүтэц тий урт хугацааны дайн тий тохиромжгүй юм байна. Few months ago, these ships, so infantry, they don't have lots of ships. Тий Америкчууд юу байхгүй юм бэ гэх юм бол хэдэн зуун мянган цэрэг байхгүй. Тий илсэхгүй бүр. За маш олон хэдэн мянган усан онгоц байхгүй. Тий байхгүй. Therefore, they cannot stop the Houthis. Тэгмээс Houthi-сийг And барч. what's really important is that Joe Biden has come out and said that yes, we know we are losing the war. Тэгээ in the Жо Red Байден Sea, бид нар and ингээд yes, чадахгүй we байна. know Donald that Trump the Houthis might go along with it because they cannot imagine the possibility that they could be defeated in Iraq. Гэхдээ энэ Houthis дээрээ фейлдсэн хэрнээ тэр бол нөгөө ухамсарлуу ингээд шингээгүй юм байна. Бид нар ингэж чадахгүй байна. Тэ бид нар тоош шиг дутж байна. Бид нар ингээд тоног төхөөрөж дутж байна. Бид нар зэвсэг дутж байна. Бид нар усан онгоц зав тэ дутж байна. Гэж шингээгүй юм байна. Америкчууд өөрөөхөө одоо юу хിവэрэ гэж бодож байгаа юм бэ гэх юм бол биднийг ялах хүн байхгүй гэж хിവэрэ бодож байгаа байхгүй. Okay? And then you have the Iran Revolutionary Corps, okay? The Revolutionary Guard. And as we discussed last class, they want war with the United States. За. Тэгээ IRGC, Iran Revolutionary Guard тэр нөгөө Qasem Soleimani тэр Khomeini-гийн өдөрж байгаа цэргийн албахан тэ Иран дотор байгаа цэргийнхэн юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол Америкт дайн хүсэж байгаа гинэ. Сонирхолтой үнс. Because they're very angry about U.S. interference in Iraq, right? So during the Shah regime, which was a brutal police state from 1953 and then 1979, the Americans were the ones who were backing this police state. Яагаад бид нэр Америкийг үзээ яддаг юм бэ гэх юм бол 1950 оноос 1970 он хүртэл Америкчууд тэр Шаа тий Ираны хаан түүний засгийн газар тий дэмжиж ийсэн. Police state цагтаа дээр үндэслэн цэргийн хүч дээрээ ингээд суйрлагдсан засгийн газар. Тэгээ амар олон хүмүүс шоронд орсон, амар олон хүмүүс нас барсан. Амар нөгөө ард түмний ямар ч дэмжлэхгүй болоод Иран улсын ард түмэн босоод Шаага хөөгөө явуулсан байхгүй юу? Америкчуудын хөөгөө гаргацсан. Тэр үзээ ядал өнөөдөр хүртэл хിവэрэ байгаа. Тэгээ одоо ингээд араас нь Дональд Трамп юу гинэ гэх юм бол генералын бөмбөгдөж гин, эдийн засаг дээр санкц тавьж гин, тэдний эдийн засаг боож гин, ядуу хിവэрэ үлдээх гэж үзэж гин. Дөнгөж цүмийн зэвсгийг бөмбөгдлөө. Тэгээ цүмийн зэвсгийн судалгааны төв гэх мэт чинь бөмбөгдлөө тий. The fact that Trump killed General Soleimani. Тэгээ Soleimani асан. And as we discussed, it's possible that the Revolutionary Guard Corps killed last week the president of Iran, Ibrahim Raisi, because he was preventing war. Okay? Тэгээ жилийн өмнө Иран улсын ерөнхийлөгч нэг осол дотор орсон байхгүй юу? Тэгээд зарим хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Израиль алдсан байж магадгүй. Яагаад гэх юм бол Америкчуудтай инх тайван хийх гэдээсэн учраас. Профессорын үнцэг юу юм бэ гэх юм бол яагаад тэр ерөнхийлөгч алуулсан бэ гэх юм бол Америкт
инх тайван хийчихсэн учраас Ираны цэргийн албахан өөрийнхөө ерөнхийлөгчөө алсан. Яг гэвэл тэд нэр Америктэй инх тайвныг хүсэхгүй байгаа учраас. Бас нэг сонирхолтой үнцэг. They want war. Заавч нь үнэн биш шүү So you see the зүгээр. map, right? You see the logic. За тэгээ одоо нөлөө Where there үзүүлдэг are газрын powerful зураг forces in the хаа. United States pushing the United States towards war. You have Trump, who has basically agreed in his first term to raise Тэгээ ингээд Трампыг ингээд тойруулсан газрын зургийг харах юм бол хүн болгон дайныг хүсэж байна. Тэ? Аимшигтайгаад or increase escalation with Iran. Within the Trump White House, could be Jared Kushner and Nikki Haley to push this war both privately and publicly. тэгээ Трампын анхны засгийн газар бас энэ яраас нь явж исэн. Тэ? Иранчуудыг ингээд бөмбөгдсөн, удирдлагуудыг алсан, эдийн засгийг боох гэж үзсэн. А тэгээ профессор юу хэлж байна гэх юм бол Трамп дахиад ирэх барих юм бол энийгээ дахиад хийнэ. Тэгээ үнэн болж таарч байна, тийм ээ? The US military has so much hubris that they think they can win this war, and Iran wants to provoke the United States into invading it. За тэгээ Америкийн цэргийн албахан Америк цаантай алдсан бөмбөгтий дайн Ирантай дайн хийя гэж байгаа. Тэгээ Ираны өөрийнх нь цэргийн албахан яа хүрээдэр бид нартай дайр байлт. Тэ хүрээдэр. Okay? In the United States, and Iran can have many, so Iran has many strategies in order to provoke the United States into war. За тэгээд Иранд юу байгаа юм бэ гэх юм бол Америкийг дайнлууд чирч оруулах амар олон аргатай. Израиль ч гэсэн адилхан. Тэгээ харагдаж байна. Одоо ойлгож байна уу? Ямар олон талууд тий Америкийг дайнлуу гэж чирээд явж байгаа юм бэ? Okay? Basically, the United States is looking for a reason, and Iran wants to give them a reason. And that's why I think Тий. Израиль шалтгаан хайж байна. Сауди Араб шалтгаан хайж байна. Америкчууд өөрөөс шалтгаан хайж байна. Иран өөрөө шалтгаан өгөх гэж байгаа. Шалтгаан бэлэг. war between the United States and Iran is very likely in the next 2 to 4 years. Болох магадлал 2-оос Any 4 questions жил so far? явсан. Are we clear about where we are? So now let's talk about the actual war. So here, most of this is speculation. Окей. За тэгээ энэ дайн яаж эхлэх юм? Яаж дуусах юм? Хэн хохирох юм? Хэн ялах юм? Трамп дундуур нь яах юм бэ? Энийг маргааш ярьцгаая.